За бүгдээрээ сайн байцгаана уу? Хоёр дахь хүчлэгээр уулзж байна. За бид бүхэн хоорондоо ярьдаг шүү дээ. Өөрийгөө ялж чадсан хүн бол хамгийн мундаг хүчирхэг ухаалаг хүн юм аа гэж ярьдаг тийм ээ. Тэгэд энэ түүхэн хүн төрөлхтний түүхэнд ер нь өөрөө өөрийгөө ялж чадсан энэ ухамсартай тий ийм хүмүүсийн түүхийг ингээд судлаад үзэхээр тэд бүхэн дотроо ийм итгэл үнэмшил, үлгэр дуурайлал авдаг, одоо бишрэн шүтдэг ямарваа нэгэн тийм багш байдаг. Тэгээд одоо шантрах те одоо мэдгүй чадахгүй болсон үедээ тухайн тэр одоо зүйлээсээ урам зориг авах, асуух, зөв бурууга одоо шалгах ийм зүйлүүд бол тэр хүмүүсийн түүхэн дээр л дандаа гарч байгаа нь ингээд адилхан байгаад идэг. Тэгээ миний хувьд бол би одоо багшигаа бол шүтдэг байгаа. Бурхан багш бол өөрөө өөрийгөө бүрэн ялж төгсгийгээрсэн одоо ийм хүн байгаа. Тэгэхээр бурхан багш өөрөө өөрийнхөө ялж яаж төгсгийгээр чадсан бэ гэдэг бүх сургаалаа бол айлтсан байд юм байна. За энэ сургаалыг бол одоо дамжуулж байгаа Далай лам маань байна, тийм ээ? Лам багш нар маань байна. За мөн ногоон дээр их бол амтны тусыг бүтээхээр одоо тангараг тавьсан үүлийн одоо ийм бурхан байгаа. Тэгээ мөн одоо далай багш маань байна. Тэгээ миний хувьд бол одоо аливаа ажил үйлс бүтэмжтэй байх, тийм ээ? Тэгээд их болсон хамаг амтны тусын тулд энэ зорьсон хэрэг маань бүтгэхийн тухайд лам багш нартаа бол ажил үйлсээ даатгаж залбирдаг. Тэгэхээр одоо бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Хийгээд хувиргын чуулганд бодийн утгийг хүртэл биедэг мө өглөг дэргүүдээ үйлцэн буйнаараа би амтны төсөнд тул бурхан бүтэх болтугай. Бурхан ном хийгээд хувиргын чуулганд бодийн утгийг хүртэл биедэг мө өглөг дэргүүдээ үйлцэн буйнаараа би амтны төсөнд тул бурхан бүтэх болтугай. Бурхан ном хийгээд хувиргын чуулганд бодийн утгийг хүртэл биедэг мө өглөг дэргүүдээ үйлцэн буйнаараа амтны төсөнд тул бурхан бүтэх болтугай. Их болсон хамаг амтны төсөнд тулд энэхүү 30 хоногийн чаленж өөр юм уу одоо шунал энэ хомхоо ховдөг сэтгэлээ ялан дийлэхэд багш бурхан жохог дээд 3 эрдэнэ та минь адислан саярхоо. За та нар маань ч гэсэндээ өөрсдийн ажил үйлсээ даатгаад бурхан багштад залбирч байгаарэ.